Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн боловсрол шинжлэх ухааны яамны дэмжлэг, шинжлэх ухааны технологийн сангийн санхүүжилтээр монгол хэлний стандарт шалгалт төслийг 2021-аас 2023 онд хэрэгжүүлж, монгол хэлний төвшин тогтоох шалгалтын стандарт тогтолцоог боловсруулан, захим зөвлөсөн шалгалтын талбарыг бий болгох ажлыг гүйцэтгэлээ. Гадаадын иргэний монгол хэлний мэдлэг чадварыг үнэлэх зорилгоор олон улсууд түгээмэл ашиглаж буй Европын олон хэлний суурь хөтөлбөрийн үндсэн зарчмыг суурь болгож, Франц, Хятад зэрэг бусад хэлний төвшин тогтоох шалгалтын стандартыг харгалзан үзэж, монгол хэлний төвшин тогтоох шалгалтын стандартыг боловсруулжээ. Монгол Улсын боловсрол шинжлэх ухааны яамны захиалгаар монгол хэлний олон улсын шалгалтын тогтолцоог боловсруулах гэсэн сэдвтэй захиалгын төслийг Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэнд хэрэгжүүлсэн юм а. Энэ төслийн үр дүнд бид нар олон улсын энэ хэлний шалгалтын тогтолцоог судлан шинжиж, ялангуяа дэлхийн нийтээр түгээмэл хэрэгжилж байгаа Европын хэлний стандартыг нягтлан үзсний үндсэн дээр энэ хэлнийхээ шалгалтын тогтолцоог босруулан гаргасан. Тэгэхээр тогтолцоог шилжиж байгаагийн учир бол энэ бол зөвхөн сорилго биш. Монгол хэлний шалгалтыг гадаадын иргэнээс авахд төвшнийг нь хэрхэн тогтоох вэ гэдэг стандартыг нэгдүгээрт босруулан гаргасан. Хоёрт нь энэ стандартын хүрээнд 3 төвшнөөр 6 шатаар жишг сорилгыг мөн босруулсан. За энэ шалгалт зохион байгуулахад бол гарцаа авахгүй нэг хийх ёстой зүйл бол програм хангамжийн тогтолцоо, өөрөөр хэлбэл дэлхийн альж улс оронд байсан зайнаас буюу цахим хэлбэрээр шалгалт өгдөг энэ олон улсын тогтолцоог монгол хэлнийхээ энэ шалгалтанд бас нотгшуулах ёстой болсон. Тийм учраас Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг одоо энэ чиглэлийн голлох профессор нэг доктор Алтан гэрлийн ахалсан баг монгол хэлний шалгалтын тогтолцооны програм хангамжийн хэсгийг босруулсан юм а. Шалгалтын авах буюу тангимаар зохион байгуулах, цахимаар зохион байгуулах, тестийн төв байгуулах ёстой болсон. За үүнийг Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн дэргэд мөс тестийн төв нэртэйгээр мөн байгуулан үйл ажиллагаагаа эхлээд байна. Тэгэхээр өнөөдөр бид энэ тогтолцооныхоо үндсэн дээр иж бүрэн тогтолцооны үр дүн үзэж, тэгээ энэ шалгалт бий болсноор бид нар монгол хэл дэлхийн хэлний нэгэн адил монгол хэлийг суралцж байгаа гадаадын иргэдийг шалгадаг олон улсын иж бүрэн тогтолцоо Монгол улсад анх бүрэн хэрэгжиж үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа ийм онцлог үйл явдал юм а. Бид олон улсын монгол хэлний төвшин тогтоох шалгалтын үндсэн аргачлалыг дэлхийн олон улс орнд түгээмэл ашиглаж буй Европын олон хэлний суурь хөтөлбөрийн үндсэн зарчим тулгуурлаж, за мөн Герман, Франц, Англи, Япон, Солонгос, Хятад зэрэг хэлний олон улсын шалгалтын түгээмэл зарчим үндсэн арга зүй тулгуурлаж, харьцуулан судалж байж боловсруулсан. Тэгээд цаашдаа бол энэ олон улсын монгол хэлний төвшин тогтоох шалгалтыг энэ үндсэн аргачлалын дагуу авна. Тэр үндсэн аргачлал байна гэдэг бол тэр тест чанартай болно гэсэн ийм агуулгыг барьж, зарчмыг барьж бид боловсруулсан юм а. За олон улсын монгол хэлний төвшин тогтоох шалгалт бол үндсэн 3 шаттай анган дунд гүнзгий. За шат болгон дотор 2 төвшөнтэй. За тухайлбал хэлэх юм бол анган шатны төвшин шалгуулж байгаа хүн бол 1770 үг, за мөн 87 хилцүүн дүрм эзэмссэн байна гэдэг ч юм уу. Ийм байдлаар унших, бичиг, сонсох, ярих үндсэн чадваруудын хандлага, мэдлэг, ур чадварыг үнэлэх шалгууруудыг хэмж наривчлан боловсруулсан юм а. Анхны стандартыг бол Европын олон хэлний стандарт бол харахгүй суурь нь болж өгсөн. Яг энэ зарчмаараа бас Хятад улсад ч гэсэн энэ өөрийнхөө хэлний шалгалтыг энэ стандартад бас зохих хэмжээнд бол нийцүүлж анх бол тэр 80 хэдэн оноос бол хэлсэн байгаа. Энэ шалгалтаа аваад 20 жил аваад олон жил авсан туршлага дээр үндэслэн өшөө сайн сайжруулах хэрэгтэй гэж үзээд энэ Бээжингийн хэл соёлын их сургуулийнхан дахин бас нэг стандартыг бий болгосон. Тестийг боловсруулахын тулд хамгийн гол юм бол бидний олж мэдснээр бол 4 асуудлыг бол тэр шалгалтын тестийг боловсруулахдаа авч ашигладаг. Хамгийн гол нь бол хэл зүүн асуудал, за хэлний асуудал, сэтгэл судлалын асуудал энэ шалгалтанд бол тусдаг. Хамгийн чухал юм нь болохоор боловсролын хэмжил зүй гэж бас нэг ухааныг бол зайлшгүй энэ шалгалтын
тестэнд бол оруулж өгдөг. Шалгалтын ерөнхий энэ аргачлал тогтолцоо нь бол манай энэ монгол хэлний төвшин тогтоох стандарт шалгалтыг бол боловсруулахад бас зохих хэмжээнд бол бидэрт бол маш их одоо суур мэдлэгийг бий болгоход бол хэрэг болсон гэж бодож байна. 1971 онд Европын ихтэйц сургуулиуд кредит системийг нэвтрүүлснээр хэлний цогц чадамжийн үнэлгээний суур зарчмыг тогтоох шаардлага үүссэн. Ингээд 1975 оноос олон хэлний босго онооны шалгууруудыг нэгтгэн баталсан. За энэ чиглэлийн судалгааны ажлууд гүнзгийрэн хөгжиж 2000 онд Европын олон хэлний суур стандартыг баталсан. Энэ стандартыг тогтоосноороо олон хэлийг сурах зүй талаасаа заахарга зүүн талаасаа мөн үнэлэх цааш нь хөгжүүлэх тал дээр бол дэвшил гарсан. 2000 оноос 2020 оны хугацаанд энэ стандартыг сайжруулан 20 онд 2 дугаар хувилбарыг шинжилэн баталсан. Хэлний бүтэц талаасаа гэх юм бол авиа зүй, үг зүй, үгийн сан, өгүүлбэр зүй, цогц чадамжуудыг 6 түвшинд ангилж, за энэ дээр нэмээд нийгэм соёлын чадамж буюу хэл хооронд, соёл хооронд харилцах чадамжийг нэмж оруулаад 6 түвшинд чадамжуудыг ирэмблэн тогтоосон ийм цогц систем. Энэ системийг монгол хэлэнд нэвтрүүлснээр монгол хэлний сургах зүй цаашлаад монгол хэлийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ажил болсон. Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургууль олон хэлний шалгалт зохион байгуулах нам тест центрийг 2024 оны 2 дугаар сард байгуулж, олон улсын монгол хэлний төвшин тогтоох шалгалт TOEFL-ийн албан ёсны анхны шалгалтыг 3 дугаар сарын 20-ны өдөр авлаа. Уг шалгалтад Америкийн нэгдсэн улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад улс, бүгд найрамдах Солонгос улс, Япон, Итали улсын иргэд хамрагдсан байна. Монгол Улсын их сургуулийн олон улсын монгол хэлний төвшин тогтоох шалгалтын анхан дунд гүнзгий шатны үгийн санг бүрдүүлэх хэл зүүн хүрээг тодорхойлох зорилгоор өгөгдлийн санг бүрдүүлсэн юм а. Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиол, иргэний боловсролын хичээлийн сурах бичиг, өдөр тутмын сонины 241 дугаар, сурагчийн монгол хэлний тайлбартал, гадаад хүнд зориулсан монгол хэлний сурах бичиг гарын авлагууд болон Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн дунд сургуулийн сурагчдын зохион бичлэгийг өгөгдлийн сандаа ашигласан юм а. Олон улсын монгол хэлний төвшин тогтоох шалгалт нь ярих, сонсох, бичих, унших гэсэн ийм 4 хэсгээс бүрдэж байгаа. Тэгэхээр энэ шалгалтыг өгөхдөө Монгол Улсын их сургуулийн тестийн төв дээр бичилж ирж өгөхөөс гадна мөн захимаар өгөх боломжтой байна. Дэлхийн хаанаас ч гэсэн энэ шалгалтыг өгөх юм боломж бүрдэж байна гэсэн. Тэгэхээр унших, бичих, сонсох энэ шалгалтыг бол бидний боловсруулсан сангаас авчиж болно. Ярих шалгалтыг бол энэ шалгалтын агуулгыг боловсруулсан эксперт багш нартай бичиж болоод захимаар ярилцаж ингэж өгөх юм аа. Монгол хэлийг 2 дахь чиглэл болгож сурж байгаа хүмүүсийн хэлний мэдлэг чадвар, хандлагыг дэлхийн олон хэлний шалгалтын стандартаар авах ийм боломжийг бүрдүүлж байгаамаа. За бид үндсэн аргачлал өгөгдлийн санд тулгуурлан монгол хэлний төвшин тогтоох шалгалтын 30 жишг зорилгыг боловсруулсан. За үүнийг боловсруулахдаа англи, хятад, япон, солонгос, франц зэрэг хэлний төвшин тогтоох шалгалтын бүтэц арга зүйг харьцал үзсэн. За мөн монгол хэлийг сурч судалж байгаа оюутнуудаас тодорхой сэдвийн хүрээнд уншиж ойлгох хурдыг тогтоох судалгаа авсан. Монгол хэлийг гадаад хүнд зааж байгаа заах чиглэлээр мэргэжсэн багш нараас хэл зүйн агуулгыг төвшөнд хуваах талаар, ангилах талаар ийм цахим судалгааг бол авсан. За эдгээр судалгаандаа үндэслээд унших, бичих, ярих чадвар болон хэл зүйн мэдлэгийг шалгах анхан дунд агсан шатны ийм 30 жишг сорилгыг бол боловсруулсан. За анхан шатны ийм 1, ийм 2 гэсэн төвшөнтэй хэл зүйн мэдлэгээс гадна унших, сонсох чадварыг шалгах 50 даалгавартай. За дунд шат нь хэл зүйн мэдлэгээс гадна унших, бичих, ярих, сонсох чадварыг бол бүгдийг шалгасан 55 даалгавартай. За агсан шат нь хэл зүйн мэдлэгийг шалгахгүй унших, сонсох, ярих, бичих гэсэн ийм чадварыг шалгах даалгавруудтай.
За жишг зорилго бүрд зургийг хараад анхан шатанд асуултанд хариулах даалгавар орсон бол одоо дунд шатанд 150 хүүхдэд эссе бичих. За агсын шатанд одоо зураг хараад тайлбарлаж ярих гэх мэт ийм даалгавард орсон. За жишг зорилгод орсон бүх зураг нь зохиогч эрэхтэй. За шалгалтын хугацааны тухайд анхан шат нь 60 минут, дунд шат нь 100 минут, агсын шат нь 110 минут байгаа. Шалгалт нь бичих, унших, сонсох, ярилцах 4 хэсгээс бүрдэх ба ярилцлагаас бусад 3 хэсгийг компьютер түшиглсэн сорил хэлбэрээр авна. Харин ярилцах хэсгийг шалгагч багш хоёрын хооронд товлсон цагт онлайн уулзалт хэлбэрээр зохион байгуулж авах боломжтой систем юм а. Шалгалтын асуултад хэрэглэх эхийг бэлдэж төвшин бүрийг хянахын тулд тусгаалan шүүлтүр програм их бичвэр шинжлэх хэрэгслийг ашиглаж байна. За шалгалтын асуултаа зохиож, үгийн сан болон төвшнийг нягтлах, тестийн санг үүсгэх, санг онлайн тестийн системд оруулах, хэрэглэгчийг бүртгэх, төлбөр тооцоог хянах, шалгалт үүсгэх, товлох, ярилцлах, авах, дүгнэх зэрэг ажлыг програм хангамжийн системээр гүйцэтгэх боломжийг олгосон ийм ажил байгаамаа. Олон улсын монгол хэлний төвшин тогтоох шалгалтыг Монгол Улсын их сургуулийн тестийн төв дээр зохион байгуулж авна. Уг шалгалтыг улиралд нэг удаа зохион байгуулах бөгөөд шалгалтын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлнэ. За монгол хэлний мэдлэг чадвараа үнэлүүлэхийг хүссэн гадаадын оюутан суралцагч, ажил эрхлэгч нар цахимаар бүртгүүлж шалгалтын эрхээ авна. Шалгуулагч нь биеэрээ болон цахимаар өгөх боломжтой. За энэхүү шалгалтын гол онцлог бол шалгуулагч өөрөө ямар төвшөнд үнэлүүлэхээ шийднэ. За тийм учраас шалгуулагч бүртгүүлэх үедээ анхан, дунд, гүнзгий шат гэсэн 3 хувилбараа сонгож шалгалтаа өгөх хүсэлтээ өгнө. Шалгалтын үнэлгээ онооны хувьд гэвэл анхан шат маань 2 төвшөнтэй байгаа. M1, M2 гэсэн шалгуулагч тгээс 59 оноо хүртэл авсан тохиолдолд анхан шат тэнцэхгүй буюу ямар нэгэн гэрчлэгээ олгохгүй, 60-аас 79 оноо авсан тохиолдолд анхан шатны M1 төвшин, 80-аас 100 оноо авсан тохиолдолд анхан шатны M2 төвшинтэй гэсэн гэрчлэгээ гардаж авна. Харин шалгуулагч маань дунд шатанд өгсөн тохиолдолд тгээс 59 оноо авбал дунд шатанд тэнцэхгүй буюу ямар нэгэн гэрчлэгээ олохгүй, харин 60-аас 79 оноо авсан тохиолдолд дунд шатны M3 төвшин, харин 80-аас 100 оноо авсан тохиолдолд дунд шатны M4 төвшин гэсэн гэрчлэгээ авна. За шалгуулагч маань агсан төвшин сонгон шалгалтаа өгсөн бол тгээс 59 оноо авсан тохиолдолд гүнзгий шатны төвшөнд хүрэхгүй буюу ямар нэгэн гэрчлэгээ авахгүй, харин 60-аас 59 оноо авсан тохиолдолд агсан шатны M5 төвшин, 80-аас 100 оноо авсан тохиолдолд агсан төвшний M6 төвшин гэсэн гэрчлэгээ авна. Гадаад оюутнуудад гадаад хэлний мэдлэгээ шалгах маш чухал. Бон энэ шалгууд энэ сайхан боломжийг өгдөг. Шалгалт Монголын боловсрын болон шинжлэх ухаан салбарт за бон Монгол улсад ерөнхийдөө нааштай нөлөө үзүүлнэ. За энэ боломжийг Монгол улсын их сургуульд би маш их баяртай. Энэ шалгалт их чухал. Учраас энэ шалгалтаар миний монгол хэл ямар вэ ирээдүйн төлөө энэ шалгалт чухал байна. Олон улсад энэ шалгалт бас байна. Италийн төлөө, англи хэл, олон хэлний төлөө энэ шалгалтын байна. Одоо бас монгол хэлний шалгалт байна. Маш чухал юм байна. Олон улсын монгол хэлний шалгалтын төвшин тогтоох сорил буюу TOEFL шалгалтыг бол авах юм. За энэ шалгалтыг авч эхэлснээр монгол хэлний нийгмийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, за гадаадын иргэдээс монгол хэлний мэдлэгийн төвшинг тогтоох бодитоор үнэлэх ийм боломж бол нэгдэх юм аа. Монгол хэлний
олон улсын шалгалтын тогтолцоо бүрдснээр бидний их хэлний нийгмийн үнэлэмж дээшлэх зэрэгцээ олон улсад монгол хэлийг сурч судалж байгаа иргэд бас энэ шалгалтыг өгдөг. Ийм үйл ажиллагаанд шилжсэнээр олон улсад ч гэсэн бас их хэлний маань байр суурь улам нэмэгдэх юм а гэж бид үзэж байна. Ийхүү Монгол улс олон улсын жишгээр монгол хэлний хэл зүйн хэм хэмжээнд нийцсэн хэрэглэгчийн хэлний мэдлэг чадварыг бодиттой үнэлэх шалгуурыг бий болгосон.